Good. So you can sit down. It's defining the fact with the fact. We don't like that in academic writing. Шилдэг сургууль нь 2014 онд 14-өөс 15 оны хичээлийн жилд бага сургуулиар анх үүсгэн байгуулагдсан байдаг. 2015-аас 16 оны хичээлийн жилд бүрэн дунд сургууль болж өргөжинд хэлж үйл ажиллагаа явуулсан байгаа. За миний бие болохоор зэрэг шилдэг сургуультай 2017 оноос энэ холбогдож түүнээс цааш түүхэн үйл явцад нь оролцсон өдийг хүрсэн байна. Би анх шилдэг сургуульд орж ирэхээс өмнө улсын сургуульд математикийн багшаар ажиллаж байсан. Шилдэг сургуульд орж ирээд би миний нэгтгэж болсон. Би өөрөө нэг шинэ мэдээллийг олж авсан. Тэр нь юу вэ гэвэл шилдэг сургуулийн үйл ажиллагаа нь олон улсын хөтөлбөрт хүүхдүүд ихэнх хамрагдаж гадагшаа хэрхэн явж байгааг хараад вау гэж тухайд дуу алдсан. Энэ бол миний хувьд болохоор өөрийн мэргэжилтээрээ гарсан өөрийн хувьд бас нэг челленж болж математикийн хичээлийг олон улсын хөтөлбөртөд хослуулан зааж эхэлсэн байгаа. 2015 онд шилдэг сургуультай миний бие Монгол хэл уран зохиолын багшаар анх ажилд орж илаа. За тухайн үед манай сургууль бүрэн дунд сургуулийнхаа эрхийг аван 20 гаруй багш 80 орчим сурагчтайгаар сургуулийн үйл ажиллагааг явуулж байсан. За энэ хугацаанд сэтгэл зорилго нэгтэй баг бүрэлдэхүүн бүрдэж сургуулийнхаа анхны суурийг тавилдж байсан. Анх шилдэг сургууль нь Америк боловсролыг Монголд нутагшуулах зорилготойгоор хөтөлбөрүүд маань эхэлж байсан. Явандаа энэ дэлхийн иргэн бэлтгэх зорилготойгоор хүүхдүүдийг илүү боловсронгуй болгох зорилготойгоор олон улсын хөтөлбөрүүдийг нэмэгдүүлж, сайжруулж, тасралтгүй хөгжүүлж ирж байсан байгаа. 10 жилийн хугацаанд манай сургууль маань маш үр дүнтэй ажилласан. Үүний илэрлэл нь бол баяр дүүрэг, нийслэл, улсын олимпиадуудад англи хэлээр тэргүүн бариудыг тогтмол эзэлж байна. За мөн гадаад ихтэй сургуулиудад хүүхдүүд маань бол 50-аас 100% тэтгэлэгтэй суралцж байна. Harvard, Stanford гэх мэт сургуулиудад манай төгсөгчд маань бол яг одоогоор бол суралцаад явж байна. Бага ангид хүүхдүүд 1-5 дугаар ангийн хүүхд математикийн олимпиадад оролцсон амжилтаараа бол Монгол улсынхаа хэмжээний 1-р байранд бол орж исэн. Энэ нь болохоор яг олон улсад хүүхдүүдэд бэлтэж байгаа юм. Энэ олон улсын хөтөлбөрийн маань нэг давуу тал гэж харж байгаа. За энэ дээр хүүхдүүдэд бэлтгэхээс багш нар маань хүртэл өөрсдөө энэ дээр бэлтгэгдээд хүүхдийгээ тэр хэмжээнд бэлтэж байгаа маань багш нарын манаас ур чадварыг бас энэ дээрээс нэг харуулж өгч идэв. Шилдэг сургуулийн түүхэн замнал 2014 он ерөнхий боловсролын шилдэг баг сургуулиар үүсгэн байгуулагдав. 2015 он ерөнхий боловсролын шилдэг сургууль бүрэн дунд сургууль болов. 2016 он ерөнхий боловсролын шилдэг сургууль анхны 12 дугаар ангийн төгсөлтөө хийв. 2017 он SAT, AP хөтөлбөрийг сургуулийн хөтөлбөрт нэвтрүүлв. 2018 он сурагч жавхлан дэлхийн топ их сургууль Harvard-д 100% тэтгэлэгт тэнцэв. 2019 он олон улсын SASMO, AMO, Wanda олимпиадуудад улстай тэргүүн байр эзлэв. 2020 он сар дахлын үед цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж хөтөлбөрийн дагуу сургуулийн агуулгыг 100% эзэмшүүлв. 2021 он олон улсын ISO 9001 2015 чанарын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлв. 2022 он дэлхийн топ их сургууль Stanford-ийн тэтгэлэгт сурагч нэмжин тэнцэв. 2023 он Монгол улсад олон улсын IB хөтөлбөрийг дунд ангидаа нэвтрүүлэгч анхны сургууль болов. 2024 он сургууль үүсгэн байгуулагдсны 10 жилийн тохиов. За өнөөдөр шилдэг сургуулийн маань тайланд өдрөлөг болж байна. Энэхүү үйл ажиллагаа болохоор зэрэг бид бүхний үүсгэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд тасралтгүй явуулж ирсэн үйл ажиллагаа байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь болохоор зэрэг бид бүхний бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг эцэг эхчүүдэд
багш ажилчид ойр тооны бүх хүмүүстэй сурталчилан таниулах үйл ажиллагаа яваад байгаа. Тэгээ манай сургуулийнхаа үүсгэн байгуулалтын цагаас эхлэн дасалтгүй консулын үйл ажиллагааг хийж ирсэн байгаа. Консулын үйл ажиллагаа дамжуулан бид нар олон улсын ихтэй сургуулиуд сурах сонирхолтой хүүхдүүдэд бид нар зам гүүрэнд болж зөвлөх үйлчилгээг үзүүлсээр ирсэн байгаа. За манай сургуулийн хөтөлбөр үйл ажиллагаа 12 төгсөж байгаа хүүхдүүдэд амжилттай төгсөхт нь мөн гадаад их сургуульд амжилттай өргөдөл илгээж элсэн оролцоход нь чиглэсэн байдаг. 10 дугаар ангиасаа эхлээд хүүхдүүд маань одоо гадаад ихтэй сургууль суралцахад хамгийн чухал SAT оноо, тэгээд EP оноо, IELTS TOEFL оноонууд авч эхэлдэг. За ингээд 12 дугаар ангийн намар одоо 11 сард өргөдлөө өгөхөд одоо бэлэн болгохын төлөө скул канцлер хүүхдүүдтэйгээ болон эцэгчүүдтэйгээ хамтарч ажилладаг. Төгсөгчдийн маань анхаарах зүйл нь олон улсын одоо шалгалтын оноонуудаас гадна эсээгээ бичих нь чухал байдаг. Тэгэхээр ялангуяа Америк ихтэй сургуульд суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд эсээгээ маш сайн бичих хэрэгтэй. Тэгэхээр эсээгээ бичнэ гэдэг маань англи хэлний чадвараас гадна яг өөрийнхөө хувь хүний сонирхол, зан характер, чадамжийн нэрээ суйрлаад тухайн мэрэгжлийг сонгож байгаа энэ мэрэгжилд үнэхээр дуртай болон энэ мэрэгжлэр ирээдүйд одоо ямар нэгэн одоо хувь нэмрээ эх орондоо болон дэлхийн ертөнцид оруулна гэсэн хүсэл зорилго болон одоо мөрөөдлөө бичдэг юм чухал хэсэг. Тэгэхээр манай сургуулийн онцлог гэвэл бас энэ эссе бичих тал дээр нь Америк багш туслан зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ бас давуу талтай байгаа. Манай сургуулийн багш нарын маань нэг бахархал бол олон улсад хүүхдүүд маань өөрсдийн хүссэн сургуульдаа тий өөрийнхөө хүссэн тэтгэлэг хэмжээг аваад тэр их авж байгаа тэр мэдрэмжүүд нь бол багш нарт маань бол бахархалтай байж идэг. Хүүхдүүд маань жилээс жилд бол энэ тэтгэлгийн авж байгаа хэмжээнүүд бол өсөж байгаа. Шилдэг сургууль 10 жил. The same job. Women got half the money. This week, we're going to focus only on one of those things, which is identifying the main idea. За шилдэг сургууль дээр ерөнхийдөө гадаад багш нар бол нэлээд төв байгаад байгаа. Шилдэг сургууль гадаад багшийг бол ерөнхийдөө бид нар олон улсын стандарт тавигдсан шаардлагын дагуу Монгол улсад ирээд багшлах албан бичиг бүрдүүлэлт нь бүрэн бүрдсэн багшлах хэрэгтэй. Англи хэлний багш нар дээр бол ерөнхийдөө TESOL ус дээш төвчний багш нар. За мөн IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээндээ бид нар бол гадны мэргэжилтэн багш нарыг бол ерөнхийдөө тэр тухайн мэдрийг өсөж байгааг IB хөтөлбөр өмнө нь ажиллаж байсан дадлага туршлагатай тийм багшны сонгож шалгаруулж авдаг. Хүүхдүүдэд зөвхөн дан ганц хичээл сургалтаас гадна сэл хөтөлбөрийг нэмж оруулж байна. За сэл хөтөлбөр маань бол хүүхдүүдийн бусдтай харилцах зөвлөн ур чадварыг нэмэгдүүлэх мөн хичээл сургалтанд нь ч гэсэн тухайн сурагчид хөтөлбөрийг ашиглах чадваруудыг нэмэгдүүлж өгөх зорилгоор бол сэл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Хүүхдүүдийг дэлхийн иргэн болгох бас хүүхдний бүрийн даваа талыг нэн илрүүлэх зорилгын хүрээнд олон улсын хөтөлбөр болох нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг одоо 8 дахь жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Өөрсдийнхөө одоо гаргаж байгаа тэр зам үйлдэл эсвэл өөртөө тэр ихтгэлгүй байгаа байдал мэрэгжил сонгоход ямар асуудал бэрхшээл байна, найзтайгаа зөрчилдсөн байхад яаж буцаад эргээд эвлэрэх үү, бидний яг амьдралд тохиолдог энэ жижиг асуудлуудыг даван туулахын тулд яг ямар үйлдэл эхлээд хийх хэрэгтэй юм бэ гэдэг энэ зүйлд маань хүүхдүүд болоод суралцаж эхэлж байгаагаараа бас сайн зүйл болж байна гэж бид харж байгаа. Тэгэхээр хүүхэд маань өөрөө одоо нийгэм болон тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж эхлэх үед хүүхдийн сурлагын түвшин сайжирдаг. Тэгэхээр энийг бол бид энэ хөтөлбөрийн давуу тал болгож олж харж байгаадаа бас баяртай байгаа. – 2016 онд мөнх жаргал багштай 12 анги хамгийн анхны төгсөлтөө хийж байлаа. Анхны төгсөл гэдэг утгаараа миний зүрх сэтгэлд хамгийн тод дурсамж болсон байдаг. За үүнээс хойш нийт 9 удаагийн 300 орчим сурагчид маань шилдэг сургуулийг төгссөн байна. Нийт төгсөгчд маань бол яг өөрийн хүссэн ихтэй сургуулиудаа суралцсан, хүссэн мэргэжлээ эзэмшин хаач явсан шилдэг сургуулаараа
овоглж явдагт миний хувьд бахархалтай байдаг. Жилээс жилд үйл ажиллагаа маань улам мөрөгжин тэлж хүүхдийн тоо нэмэгдсэн. Үүнээс шалтгаалan бид нар 2018 онд сургуулийн яг өөрийн шинэ байрандаа орж байлаа. За энэ шинэ байранд орсноороо бид нар стандартад нийцсэн анги танхимтай 5 дахьтай орчинд хүүхдүүдэд боловсрол олгох бүрэн боломжтой болсон. Манай сургуулийн давуу тал болохоор зэрэг за хос хэлтэй болох гэж байна тийм үү. За багын сургалт маань бол одоо суур сайн явж байна. Дээрээс нь манайх чинь ингээд одоо олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж штэ. Энэ олон улсын олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа явдал бол манай сургуулийн одоо сургалтын үйл ажиллагаанд илүү одоо ийм давуу боломжуудыг олгож байгаа юм. 2021 онд бол бид нар яг чанарын менежментийн тогтолцоогоо бүрэн хэмжээг нь авч сертификат бол гардаж авсан байгаа. За энэ нь болохоор бидний хувьд бол дахиад дэлхийн стандарт төрхнийг алхам болсон гэж үзэж байгаа. Шилдэг сургуулийн ирээдүйн зорилгоо ISO 2015 чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн цагаас эхэлсэн. Бид бүхний зорилго бол Азийн топ 100 сургуулийн нэг болно гэсэн зорилгыг тавин ерөнхийдөө чанар стандарт тийм дагуу сургалт үйл ажиллагаагаа маш амжилттайгаар зохион байгуулад явж байгаа. Үүндээ өөрөөхд бид бүхэн маш хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. Бидний хамтран ажилладаг дэмжигч байгууллагууд стандартыг маш сайн хөтөлбөрөөр ажиллаж байгаа. Багш боловсон хүчнүүдэд бид нар маш их чадваржуулах талдаа жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд мөн адил сурагч эцэгчүүд маань хүртэл дэмжин хамтран ажиллаж байгаа. Тийм учраас бид бүхэн энэ тавьсан зорилготой хүрч чаднаа гэдэг итгэлтэй байгаа. Манай шилдэг сургуулийн хамт олон чинь одоо ерөөсөө залуу хамтлан байхгүй юу? Залуу хамт олон учраас ингээд альва одоо шинэлэг зүйлүүдийг аягүй хурдан хүлээж авдаг. Тэрүүгээр аягүй давуу. Тийм учраас одоо энэ залуучуудад ингээд одоо шинийг сурах, шинийг эрэлхийлэх, шин зүйл дасан зохицох тэрийг одоо хэрэгжүүлээд цааш нь явах энэ чадварууд бол илүү байдаг. Тийм учраас багшийн хувьд би юу гэж боддог вэхээр зэрэг энэ одоо залуучуудаас суралцах юм надад зөндөө байдаг. Энэ залуучуудтай хүлээнцэж ажиллахын тулд хичээдэг. За өнөөдрийн хүртэл бидний явуулж ирсэн үйл ажиллагаач бол жилээс жилд өргөжөнд хэлж байна. Бидний гаргаж байгаа амжилт жилээс жилд нэмэгдэж байна. Бид нар анх орд намайг орж чад SCT гэдэг төлөвтэй байсан. Одоо түүний дараа EP гэдэг төлөвтэй болсон. Одоо бид нар ISO гэж чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бид нар үйл ажиллагаа стандартлж чадж байна. Одоо мөн бид нар бүгднээс өргөжөнд хэлж IP гэж олон улсын хөтөлбөрийг авахаар байна. Энэ муу адил олон улсын сургалтын бас нэг том стандарт орж ирж байгаа. Энэ бүх хуулийг дэмжин тусалж эцэгчүүд маань бидтэй үргэлж хамт байдаг бид нар багш их баяртай. Энэ бүхнийг хэрэгжүүлж чаддаг багш нартай одоо манаас шилдэг сургууль маш их бахархдаг. Шилдэг сургуулийн жилийн үеийн төгсөгчдөө маш их бахархдаг. Шилдэг сургууль бол үүнээс цааш өргөжөнд хэлэх гурван зорилготойгоор үйл ажиллагаа явуулаад 10 жил болсон байна. Манай хамт олон чадварлаг, итгэл зүтгэлтэй, мэрэгчлээ эзэн болсон багш нар байдаг. За альва үүрэг даалгавар өгөхөд маань итгэлийн манаг талдаж байгаагүй. За ийм баг бүрэлдэхүүн хамт олонтойгоо мөр зэрэг ажиллаж байгаа миний хувьд маш их баяртай байна. Ер нь бол хүүхэд чихэн баггүй хүн бол өөрөө мөрөөдөлтэй байдаг. Хүнд мөрөөдөл байж тэрлүүгээ тэгвэл хүсэл нь өөрөө тавьдаг. Тэгэхээр зэрэг хүүхдийг бол ер нь бол сайн ч ба муу ч ба ямар нэгэн байдлаар хүн төсөөлдөг хүн мөрөөдөл байх юм бол тэр хүнээс ямар нэгэн байдлаар үр дүн өгч харж болно л. Мөрөөдөл байхгүй яг зогсчихсон мөрөөдөл нь өөрөө хаа өрхөө мэдэхгүй мөрөөдөл байхгүй хүнд бол энэ цаашаа явах гэдэг хэцүү. Тийм учраас хүүхд болгоо юм бол мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдлөө төлөвлөгөө болгосон сурагчид шилтгэх гэдэг мөрөөг бол бид нар мөрөө болгоно сургууль хэлсэн. Шилдэг сургуультай өнөөг хүртэл хамт байгаа, шилдэг сургуульд ажиллаж байсан, шилдэг сургуульд одоо ажиллаж байгаа нийт бүх багш нартай, шилдэг сургуулийн нийт төгсөгчдөө одоо суралцж байгаа бяцхан шав нартай, нийт эцэг эхчүүдтэй та бүхэндээ шилдэг сургуулийн 10 жилийн баярын мэндийг хүргье. Шилдэг сургууль 10 жил